Тэгэхээр яг өөрөө чи асуулт дээр буюу одоо нэг асуудал дээр нэг л хариуцлагагүй юм. Нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаар ЦИЦ уг асуудлыг тангаргаасаа нэцсэн хэсгийг тогтоож өгөөч гэдэг зүйлийг засгийн газрын өргөтгсөн хэмжилтээр өгсөн байсан. ЦИЦ энийг дүгнээд энэ тангаргаасаа нэцсэн зүйл байхгүй байна гэдэг зүйлийг одоо дурдсан. Өөрөөр хэлэх юм шийдсэн. Одоо та нар ЦИЦ-ийн 38 хуудас шийдвэрийн хуудас нь 17 дугаар зүйл дээр юм. Яг энэ асуудлыг засгийн газар өргөтгсөн хэмжилтээр дуртаад Булган туяа даргаыг тангаргаасаа няцсан хэсгийг тогтоож өгөөч гэж хэлсэн. Тэгээд ЦИЦ энийг ерөөс ямар нэгэн байдлаар дуртаагүй учраас тангаргаасаа няцсан гэж үзээгүй байхгүй. Энэ бол дэгийн үеийн зүгээр процесс зөрчигдсөн байна уу гэдэг зүйл дээр л дүгнсэн. Гэхдээ нэг логик байна. Өнөөдөр яг зүгээр булгаа дарга ингээд дид дарга өгөө явж байгаа боловч эцсийн дүндээ булгаа даргын яг чуулганыг удирдах байгаа Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийнхтай холбоотой ямар нэгэн заал цэцтэр маргаа үсэхгүй. Тэр маргаан үсээгүй заалтыг хэрэгэлснийхээ төлөө булгаа дарга хариуцлага хүлээж байгаа ерөөсөө асуудалхгүй. Эхлээд яах ёстой гэсэн бэхээр дэгийн үйлийг үндсэн хуулийн цэцэд өгөөд энэ нийцж гин үгүй гэдэг дээр яваад энэ нийцээгүй байсан бол одоо дараагийн асуудлыг бас ярьж болно. Тэгэхээр бид хэд чинь биш үү? Баримталж байгаа хууль нь үндсэн хуулиудаа нийцээ зөрчөөгүй наа нийцсэн ч юм уу зөрчсөн ч гэдэг юм уу дүгэлт гараагүй гэж хат тэр зүгээр ердийн хуулийг нь хэрэглээд дэг сахиулж байгаа хүнийгээ шийтгэе болж байгаа чинь ерөөсөө сүултээ юм сонин нөхцөлөд орж байгаа. Гэхдээ ямар ч байсан одоо нэг үйлдэлтэй нэг л хариуцлага хүлээн. Хоёр асуултаа нэг юм сайн таас хэлээ өнцөлийн 66-гийн 3-ыг хэлцэх хэвээр байдал 66-гийн 4-ийг шууд авч хэлцэж байна гэдэг энэ талаар нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт 11 сарын 17-наас өмнө чуулган 97 дугаар тогтоолыг 95 дугаар тогтоолыг авч хэлэлцэхгүй бол улсын хурл өөрөө тарах үндэслэл бий болох гээд байна гэж. За яг би бол ингэж харж байгаа. ЦИЦ өөрөө нөгөө таад маань цэцэн шийдвэрүүдийг ороод legal info-гоос харж байна. Энэ дээр ЦИЦ ямар хуулийн заалтыг хүчингүй болгож байгаагаа дүгнэх юм уу тогтоох хэсэг дээр маш тодорхой өчтдөг. Хамгийн сүүлд баг энэ 8 дугаар дүгнэлтийн өмнөхөн 801 гарын үсгтийг цуглуулж бие дааж нэр дэвших хэрэг болж авна гэдэг заалт үндсэн үл зөрчсөн байна гэд энэ заалтыг хүчингүй болгох сугай гэдэг зүйлийг ЦИЦ-ийн их суудлын одоо тогтоох хэсэгт зааж өгсөн байхгүй. Энэ дээр яатсан бэхэр үндэслэх хэсэг дээр зүгээр хэрэгжүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй шүгцсэн. Тэгэхээр энийг хэрэгжүүлээд одоо 95-ыг улсын их хурл хүчингүй болгох хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол өнөөдрийн төвшөндөө засгийн газрын одоо үр гүйцэтгэх статустай яваад байна гэсэн үг. За хэрвээ үр гүйцэтгэх статустай явж байгаа 30 хоног өнгөрөх юм бол улсын их хурл тарах нөхцөл байдал руу орно гэдэг зүйлийг би бол хэлж байгаа. Тийм учраас ЦИЦ-ийн шийдвэрийг хүлээмжшөрөөд 95-ыг яралдаа хүчингүй болгоод кодификац хийхгүй бол болохгүй. Нэгдүгээр шүү дээ. За хоёрдугаар асуулт юу вэ? Эхний асуулт юу вэ? 66-гийн 3 гэдэг зүйлт маань улсын хурлын тогтоолыг юм уу хуулийг гарсан тохиолдолд улсын хурл ЦИЦ дүгнэлтээ гаргаад дүгнэлтийг заавал улсын хурлаар хилцэх ёстой. Энэ дүгнэлтийг хилцсэн улсын хурлын шийдвэрийг ЦИЦ эргээд их судлаар аваад хүчингүй болгож болно эсвэл өөрчилж болно гэдэг зүйл байгаа. Тэр 66-гийн 3-ыг алгасаа 66-гийн 4-лөө шууд хүчингүй болсон гэж юус тайлбарч болохгүй болчиход байгаа байхгүй. Энд чинь улсын хурлд байдаг онцгой бүрэлдэхүүн. Өөрөөр хэлэх юм бол үндсэн хууль гэдэг бол нийгмийн гэрээ. Нийгмийн гэрээг ард түмэн төртөөгөө бариулсан. Ард түмнийг төлөөлөөд энэ парламент чи өөр ард түмний төлөөлөл учраас энийг үндсэн хуулийн манаж сахиж одоо энэний үг үсэг зэг бүрийг одоо утга санааг нь алдагдуулахгүй байх нь парламентын асуудал гэхгүй. Тэгэхээр би парламентыг өөрөө битгий хууль зөрчөөч. Яг энэ дээр логикийн асуудал юу гэхээр үндсэн хуулийн цэцгийн шийдвэр дээд хүчинтэй юу, үндсэн хууль дээд хүчинтэй юу гэдэг л логикийн асуулт. Тэгээ та бүгд өөрөөсөө хариултыг авчих. Би хуульч хүний хувьд үндсэн хуулийн хамгийн дээд хүчин чадалтай үндсэн хууль дээр бичсэн процессыг алгасаж юм уу зөрчиж ерөөсөө шийдвэр гаргаж болохгүй. Аль аль институц нь. Тийм учраас ЦИЦ шийдвэр гаргасан учраас энийг нь шийдээд 95-ыг яралтай хүчингүй болгоч очъя л гэдэг зүйлийг хэлж байгаа байхгүй. Тэгээ засгийн газар үйл ажиллагаа хуулийн өрөөнд явуулахгүй сүүлдээ юм тодорхойгүй байдал руу аль аль институц нь явж арах гэдэг байна л гэдэг зүйлийг хэлж байна. Энэ улсын хурлын ирээд дараа хөрөл оржийг цэцэд өгсөн асуудалтай юм уу? Юу яриад өөрөөс Ариун зэг гişүн та хоёрыг хараа одоо биш үү? Энэ дэр ашиглаад юм худлаа хэлж болохгүй шүү дээ. Очоод цэцээс л авалчих. Ямар итгээ тийм маргаан гаргасан юм уу? Сайн зүрэг гэдэг хүн хин нэг итгээ дээр маргаан гаргасан юм. Ингэж ор онцгой худлаа мэдэл тарааж болохгүй шүү дээ.